За та бүхэнд өнөөдөр юм дэгүргийа. Энэ одоо ханш нээж байгаа өдөр юм шиг байна. За би түрүүдрийнхний өвчлөгээр нөгөө ширээ амьдрах урлагийн бяцлаглалын тэр 6 ухааны ялангуяа Бангалорын ашрамд байдаг тэр манай ширээ амьдрах урлагийн бяцлаглалын тэр 6 судалдаг салбарын захирлын 2026 оны одоо дэлхийн дахины зурлагын тухай юу нэг бичлэгийг оруулсан байгаа. Та нар тэрээс анжин үзсэн хүмүүс нь. За тэгээд өчигдөр яасан гэхээр би нэг гоё подкаст үзлээ YouTube-ээр. Тэгэхээр тэр подкастн дээр их юу орсон гэхээр нөгөө одоо манай 2020 оны нөгөө ковидын цар тахлыг дэлхийд даяар болоод энэ маш айхтар зүйл болох нэ гэдэг нэг урдчлан зурсан юм энтхээ нэг зурхаас залуу байгаа шүү дээ. Абхигия гэдэг. За тэр хүний орсон нэвтрүүлгийг үзлээ. Тэгээд тэрнээс олж мэдсэн зүйлээ та бүхэндээ хуваалцъя гэж сууж байна. За ер нь бол яг Монгол улс чи буддизм эртнээс хөгжсөн 6 салбарч 6 ухаан бас маш өндөр хөгжиж байжээ. За ялангуяа одоо манай Монгол улсад чи маш мундаг зурхаачд байгаа шүү дээ. Ер нь монголчуудын амьдралыг юу зохицуулж яах гэхээр одоо үндсэндээ төгс буйнтэй зурхаа гэж байгаа. За тэргээр зохицуулаад бид нар аж амьдралаа зохицуулж байгаа. Хизээ одоо ингээл хүүхдийг хүм эхээс төрөөс хөх хүртэл бүх тэр одоо нүүдэл суудал одоо үсээс суулгах хурам найраа хизээ хүү одоо нас орсон хүмүүсээ хаана яаж хизээ оршуулах вэ гэдэг чинь бүх энэ одоо бидний амьдралыг зохицуулж байгаа юм бол одоо төгс буйнтэй зурхаа штэ. Тэгэхээр тэр төгс буйнтэй зурхааг одоо хэн зурх ганах бий болгосон гэхээр одоо лувсан данзан жанцан гэдэг юм мундаг зурхаач ээжээ Монгол улсад. За тэр хүн 1639 оноос 1704 он хүртэл хооронд амьдарч байсан байна. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн гэхээр огторгүй сансар огторгүйд оршигч олон гаригуд орчлонгийн амьтад сайн муугаар нөлөөлмөй. Огоорч авахыг мэдүүлэхийн тулд орчлонгийн зурхааг зурваа бий гэж. Тэгэхээр ер нь төгс буйнтэй зурхаа бол ерөөсөө одоо 1600 оноос хойш л одоо бид нар их мөрдөгж байгаа юм байна шүү дээ. Тэгээ одоо ер нь алдаа мадаг ер нь гардггүй яагаад гэвэл энэ чи яг монголчууд тохироод байгаа байхгүй ялангуяа Ази Төв Азийн шийшин дуршдаг монголчуудын аж амьдралыг ингээд энэ чинь газар зүйн байшил одоо тэр бүх хамнаас хамаарад ингээд зурхаан яг чи жоохон өөр байдаг л да. Ерөнхийдөө бол яг хоёр хувааж байгаа. Нарны зурлах сараар тооцоолсон энэ хоёр зурлага яваад байгаа. За тэгээд энэ хүний зурхаагаар явж исэн одоо ч гэсэн явж байгаа. За тэгээд энэ нөгөө Абхигия гэдэг залуугийн хэлж байгаа одоо хамгийн сонирхолтой зүйл манай монголчуудтай холбогдоод байгаа. Тэр подкастт тэр залуу юу гэж ярьж байгааг вэхээр 1206 он гэ монголчууд эзэн Чингис хааны тухай ярьж илээ. Тэгээд тэр одоо монголчууд бидэнтэй холбогдоод байгаа нь их сонирхол татаад байгаа. За тэгээд 1206 онд яасан гэхээр эзэн Чингис хааны байлдан дагуулын тухай тэр залуу ярьж байгаа байхгүй юу. За тэгээд энэ 1206 он гэдэг бол одоо монголчуудын хувьд сэргэн мандлын он байжээ. За тэгээ яасан гэхээр тэр хүний залуугийн хэлж байгаагаар болохоор 1206 онд монголчууд сэргэн мандаад дэлхийд даяныг одоо байлдан дагуулаар эзэлсэн. Тэгээд тэр нь яаж нөлөөсөн гэхээр ингээд нөгөө дайн тулаан хийсэн учраас тэрнээс болоод одоо маш их сөрөг эрчим одоо ингээд дайн тулаан болохоор чи маш их сөрөг юу гардыг байл та. Тэрнээсээ болоод хүмүүс одоо маш их зовлон бэрхшээл үзээд тэрнээсээ болоод хүн төрлөختний дэлхийн хүмүүсийн ухамсар маш их өөрчлөгдсөн гэж ярьж байгаа байхгүй юу одоо. Тэр цикл нь одоо 1206 оноор эхэлсэн гэж байгаа. За ингээд тэр залуугийн хэлж байгаагаар болохоор ингээд 400 одоо 400 жилийн циклтэй явж байгаа гэж байгаа байхгүй одоо хүртэл. Тэгээд 1600 оны үед бас нэг өөр болоод одоо 1600 оноос 2020 оноогоор авчлаа ш 26 он. Ингээд ийм циклтэй явд юм байна. Амьдрал ерөөсөө бидний амьдрал энэ гар хэрэгсээс маш их шалтгаалж байд юм байна гэд тэр залуу хэлсэн байлээ. Тэгээ монголчуудын тухай яриад байгаа надад их сонирхолтой ярьж байгаа. Тэгээд тэр залуугийн хэлж байгаагаар болохоор одоо ингээд 2020 оны тэр цар тахлыг одоо хүн төрлөختний оюун санааны сэтгэлгээнд гарсан маш том 1206 онд гарсан өөрчлөлттэй адилдах хэмжээний өөрчлөлт одоо энэ ковидын цар тахлаар бий болсон. Одоо маш их хүн төрлөختөд их сэрж байгаа юм байна. Оюун санааны хувьд маш өндөр болж байгаа энэ эхлэл нь 2020 он гэж байгаа байхгүй юу? Ковидоос шалтгаалаад одоо хүн төрлөختний ухамсар маш их дээшилж байна гэж үзэж байгаа. За тэр залуугийн ярьж байгаач гэсэн одоо ингээд би нөгөө манай төгс буйнтэй зурхаа чинь 60-60-аар хэмждэг шүү дээ. 80-р 60, 80-р 60 гэдэг. Одоо бид нар ч үл 17-р 60 гэгаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 60-ыг хүртэл ярьж байгаа байхгүй юу. Тэгээ 60 ч дотор 2 3 20 20 циклээр 3
20 жилээр бүрдчихэд 160 болдог гэж хүртэл сонирхолтой юм ярьж байгаа. За тэгээ одоо дэлхийн энэ чинь нөгөө дэлхийд ч одоо маш 8.5 тэрбум гэдэг чинь өөрөө их олон хүн амтай олон үйл явдал учраас энийг нэг сэдвт багтаахт хэцүү л дээ. Гэхдээ одоо ерөнхийдөө дэлхий дээр болж байгаа үйл явдлуудаас наацхаар нөхөр жишээлбэл Орос Украины таны талаар ярьж байлээ. За Орос Украины дайн бол тэр залуугийн хэлж байгаагаар зурхаач хэлж байгаагаар болохоор ойрон 1-2 жилдээ ер нь дуусахгүй юм байна. Нэлээд зунгаарлцсан. Их том ширүүн байлдаан болохгүй юм байна. Яг ойроо би энд нэг томоохон цохилт өгсөн хэлбэрээр одоо нэг 22-3 жилдээ ямар ч дуусгааргүй юм ярьж байна. За тэгээд Орос Украины ингэж за тэгээд тэрэн дээрээс бүр Орос орны хувь заяаны тухай ярьж байна. За ялангуяа Оросын энэ одоо бид нар чинь ингээд яриад байдаг шүү дээ. Путин удахгүй ингээд огцорноо байхгүй боллоо гэдэг. Гэтэл одоо Абхазия гэдэг энэ залуугийн хэлж байгаагаар болохоор 2027 онд бол Орос оронд засаглал солигдох юм байна гэж цаад хугацааг хэрэгжүүлэхэд бол ерөөхдөө Орос орн бол Путин одоо ямар нэгэн байдлаар төр засаг солигдох нэ гэж хэлж байна. За тэгээ ерөөхдөө яг Орос орны тухай ярихдаа бол Орос орн бол тийм яг бид нар ингээл яг ингээд төсөөлөл боддог л да Орос орн ингээд арцлуулаад ингээд янз бүр болох болов энэ гэж бодохоор яг Орос орны талаар бол нэлээд их сайхан өдрөг юм хэлж байна. Ерөөхдөө бол хүч чадал бол тийм амархан буурахгүй улам хөгжил цэцгэлд бол нэлээд байгаа юм байна гэж Орос орны тухай ярьж байна. Гэхдээ засаглал нь бол 2027 он гэхэд өөрчлөгдчихнө гэж хэлж байна. За тэгээ ерөөхдөө энэ Европын тухай их ярьж байна. За одоо ингээд нөгөө энэ салуугийн сонирхол татаад байгаа нь хамгийн сонирхолтой нь манай тэр ширээ амьдрах урлагийн зурхаан салбарын тэр захирлын хэлж байгаатай ерөөсө зөрөхгүй байгаа надад их сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу. За яаж яах нөхөр одоо энэ эрдэнэт цөмийн физикчид ингээд дэлхийн цөм дотор чинь гал ингээд цөм эргэж байгаа шүү дээ маш хурдтай. Гэтэл энэ цөм одоо сая ойрын хэдэн жил зогссон гэж үздэг. За тэгээ зогссон мөртлөө одоо буцаад идэгчж байгаа гэж байгаа. Тэгтэл тэр цөм чинь зогсохдоо бүр одоо нөгөө чиглэлээ өөрчилж иргэд юм байна л да байнгын хөдөлгөөнд оршдог. За тэгэхээр нөгөө тэр чиглэлээ өөрчилсөн учраас одоо эрх мэдэл хүч чадал одоо барууны ертөнцид байлаа шүү дээ. Одоо Америк ингээд гэтэл одоо тэр нөгөө дэлхийн цөмийн эргэлт өөрчлөгдснөөс болоод тэр нь одоо дэлхий дээр амьдарч байгаа бидний амьдралд нөлөөлөөд бүх хүч чадал барууны ертөнцид байсан бол энэ нь одоо өөрчлөгдөж байгаа юм байна. Одоо нөгөө цөм нь өөрчлөгдөж байхаар тэрнийгээ дагаад бүх эрх одоо юу өөрчлөгдөж байгаа нөхөр бүх эрх мэдэл хүч чадал одоо энэ эдийн засаг зэвсэг шинжлэх ухаан технологид бүх хүч чадал зүүн зүгт ирж байна гэж байгаа Европоос. За энэ залуугийн хэлж байгаагаар болохоор Европын сэргэн мандал одоо ингээд харахгүй 16 дугаар зуун гэж ярьдаг шүү дээ. Ингээд энэ нөгөө нийгэм чинь ингээд зурхаатай маш нөгөө гариг ирхсээстэй болоод ингээд хүмүүс чинь янз бүр болоо бид нар чи болоод байт юм байна. Хөгжил дэвшлэгдэж чинь тэрнээс хамаатай юм байна. За тэгээд одоо Европын сэргэн мандал бол одоо туйлдаа хүрээд эн чинь юм чи ингэдэм байл та хөгжлийнхэн дээд зэгт хүрээд буцаад ингээ ундаг нэг уул шиг ингээл явдагтай адилхан. Европын хөгжил бол дээд зэгтээ үрсэн юм байна. Тэгээ одоо бол хамгийн дээд зэгний дараа яг уналтын зэг гэж байдаг штэ. А тэгвэл одоо манай Монгол улсын сэргэн мандал 2206 онд ихэлсэн бол одоо унсаараад өнөөдөр 2026 онд хүрсэн байна. Одоо энэс хараад одоо манай сэргэн мандал ирж байгаа юм болов уу гэж би бодож байна. Одоо ялангуяа тэр залуугийн хэлж байгаагаар бол одоо зүүн зүг буюу одоо энэ Аз твд одоо хөгжил дэвшил ирэх нэ гэж. За Европ тип бол одоо хөгжлийнхэн дээд оргид төрсөн боловч одоо бол одоо ерөөсөө дандаа дээшээ хөгжих зэг байхгүй учраас маш хэцүү байдалд орох юм ярьж байна. За тэгээд яг ингэж яана л да одоо тэр залуугийн хэлж байгаагаар одоо Европын орнуудын ингээ оюутан сурагчдыг ингээ хараад тахаар мэдээж тэр чинь одоо Азийн бус орнууд бол маш тахилан орчинд сурч мэдчихэж байгаа. Гэтэл оюутнуудын одоо тэр дотоод сэтгэл нь яаж яах нөхөр эх орноо гэсэн сэтгэл ерөөсөө тэр нарт их маш бага хувьтай байна гэж. А гэтэл энтгийг бол хятад болон энд Азийн орнуудын ихтэй сургууль сурж байгаа оюутнуудын бараг 70-80% оюутнууд нь эх орноо хөгжүүлэх гэсэн юм дотоод хүсэл эрмэлзэл ихтэй байгаа юм байна. А тэр нөгөө хүмүүсийн дотоод хүсэл эрмэлзэл маш их ухамсар нь өндөр болоод тэр улс орн хөгждөг юм байна л да. Тухайлбал одоо энтгийг орн бол маш хүч чадалтай болно гэж бас энд ярьж байна. Хятад орны тухайч ярьж байна. За ялангуяа одоо дэлхийн дайн тулааны тухайар бол одоо айхтар цэмийн дайн бол гарахгүй юм байна. Тэр залуугийн хэлж байгаа. За тэгээд одоо манай тэр ширээ амьдрах урлагийн зурхаач гэсэн гэж хэлсэн байгаа. Ерөнхийдөө бол
Дэлхийг хамарсан дайн болохгүй гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ доо. За юу болж яах нөхөр энэ Апигийн залуугийн хэлж байгаагаар болохоор за 2029 онд бол асуудал үүсгэнэ хятадын өмнөд тэнгист гэж байгаа. Одоо тэрийг бол нарийн хэлэхгүй байгаа. Бодвол одоо хятад Тайваны мөргөлдөө юм уу юу юм мэдгүй. Ямар ч байсан 2029-өөс 2031 оны хооронд одоо нэг асуудал үүсгэнэ гэж. За тэгээ хятадуудыг одоо бид нар ингээд тэгээ ялангуяа хятадын хувь заяаг тэр тодорхой асуугаад байна лээ. За тэр залуугийн хэлж байгаагаар болохоор хятад орн бол яг уу одоо хятадын өмнөд тэнгист асуудал үүснэ гэж байна. За хятад улс тэгээд тэр асуудлынхаа дараа бол 2029-с 31 оны хооронд зөрчил мөргөлдөөн үүсэх юм шиг байна. За тэгээд тэрний дараа бол мэдээ засаг солигдох. Одоо яг ингээ 2 дугаар үе дараагийн үе гарч ирнэ гэж байгаа. Тэгсэн боловч хятад одоо бид нар ч ингэж яриад байдаг шүү дээ. Хятад одоо тэдний хэсэг хуваагдана, эдийн хэсэг хуваагдана. Тэгээд ороотно гэж яриад байдаг. Гэтэл манай хоёр хөрш чинь одоо энэ 6 гаруй ерөөсөө тийм байхгүй байна. Орос орн бол маш хүчтэй хэвээрээ байх юм байна. Нөлөө нь хэвээрээ байх юм байна. За хятад орн ч гэсэн ялгаагүй нөлөө нь хэвээрээ байх юм байна. Хятад орны хөгжил бол маш өндөр болох нэ. Тэгэхээр одоо энэ нь биднэрт яаж нөлөөлөх вэ гэдгийг бид харах хэрэгтэй байхгүй юу? А тухайлбал одоо энэ хоёр хөрш нь хоёулаа хүчтэй байх юм бол биднэрт л хэрэгтэй шүү дээ. Яг гэвэл монголчууд бид нар хамгийн гол хөдөлтойгоо бол урд хөрштэй, хойд хөрштэй хийж шүү дээ. Тэгэхээр манай хоёр хөрш хүчрэх баян байх юм бол бид Монгол улс биднэрт монголчууд бидэнд маш их сайнаар нөлөөлнө гэж би бол бодож байгаа юм. За тэгээ хятадын одоо яг тэр залуугийн хүмүүс яг олон юм л асууж яана л да. Гэхдээ хамгийн гол одоо дэлхийн хүн төрөлхтнээс санаа зовоож байгаа тэр дайн тулаан бол дэлхийн 3 дугаар дайн гэж ер нь бол гарахгүй юм байна. Яг хөө мэдээж энэ ч одоо олон үндэстэн, олон шашин соёлтой, олон үзэл бодолтой ингээ өөр хоорондоо шал өөр хүмүүс байгаа учраас зөрчил маргаан бол зайлшгүй юм байна л да. Тэгээд дайн тулаан бол тийм дэлхийг хамарсан юм шиг хэмжээд болохгүй боловч мэдээж бол дайн тулаан гарна. Гэхдээ тэр чинь ингээл одоо Венесуэлийн одоо Америкийн ерөнхийлөгч Трамп чи Венесуэлийн ерөнхийлөгч аваачлаа шүү дээ. Ийм одоо ингээ сая одоо Ирантай юу болж байна? Яг ийм хэмжээний дайн тулаанууд болно. Тэгвэл мэдээж ер нь юм хоёр талтай гэж энэ залуугийн хэлж байгаа юм гэж байгаа. Ямар ч дайн тулаа энэ зөрчил мөргөлдөө эцсийн дүндээ хүн төрөлхтний одоо энэ хүмүүсийн ухамсарыг өндөрт өргөж яд юм а гэж. Тэгэхээр одоо бүх юм амар амгалан байх ер нь бас боломж бас байдгүй юм байна л да. Яг гэвэл зөрчил маргаан бол зайлшгүй юм байна. Тэгээд зөрчил маргалдаад ирээд тэрнийхээ эцэст яг хүмүүс одоо тэрний тодорхой хэмжээгээр өргөдөн шүү дээ. Зөрчил маргаан дайн гэж учраас. Тэгээ эцсийн дүндээ яг гэхээр тэрнээсээ хүмүүсийн ухамсар дээшлээд хөгжил нь улам моргшилдэж юм байна. Тэгэхээр ер нь бол ингээд дэлхийг амарсан тийм өсөр одоо тийм айхтар цөмийн дайн бол байхгүй юм байна. За тэгээд ерөнхийдөө бол хятад орн яг хамгийн ойрын юу гэвэл одоо 2029-с 31 оны хооронд хятадын тэнгис нэг юм болох юм байна гэж яриад байгаа маа. Тэр одоо Тайван хятад хоёрын маргаан гэж би ойлгоод байгаа юм. За тэгээд тэр одоо 6 залуугийн хэлж байгаа болохоор бас сонирхолтой юмнууд их ярьж байлаа. Тэгээд та нар яг мэдээж англи хэлээр ярьж байгаас англи хэл мэддэг хүмүүс нь бол одоо тэр подкастыг үзээд орчуулаад тавьчихвал одоо бас сонирхолтой байх болов гэж бодож байгаа. Одоо яг хэл мэдж байгаа хүмүүс нь одоо өөрсдөө үзэх юм биз. Тэгээ ерөөхдөө бол одоо энэ буддизм чинь Монгол улсын хятад ингээд оронд дэлгэрсэн байгаа шүү дээ. Тэр залуугийн хэлж байгаа бол хятадын зурхаа шидийн талаар ярьж байна. Гэхдээ хятад нөгөө эртнээс одоо зурхаа ухаан бас хөгжсөн орн шүү дээ. Тэгээ хятадын зурхаа шид бол маш зөв зурж ирсэн гэж хэлж байлээ шүү. Ялангуяа тэр эртний бишжилдээсэн тэр зурхаан одоо тэр бүх юм чинь тэрэн дээр ингээд хятадын зурхаа шидийн талаар маш сайн эерэг талаар магтаж хэлсэн байлээ. Тэгэхээр энэ юунаас бүх зурхаанууд чинь хоорондоо холбоотой байд юм байна. Тэгээ ингээд цаашаа гарч байна. За Орос орны хувь тавилан бол ерөөхдөө бол их сайхан гарч байна. Хятад орных сайхан гарч байна. За яг Европ бол ерөөхдөө жоохон таруу гарч байна. За Америкийн тухай асууж байна. Америк орн гэхээр яах вэ гэж. За Америк орн бол одоо дэлхийд одоо ноён цагдаагийн үүрэг гүйцэтгэж ажиллах бодлого явуулж байгаа шүү дээ. За тэгэхээр Америк орны бодлого бол яах вэ? Ирэх сонгуулиор мэдээж Трамп ерөнхийлөгч өөрчлөгдөх байх. За гэхдээ Америк улсын нөлөө бол маш хүчтэй хэвээр байна гэж үзэж байна. Энэ залуугийн хувьар бол хэлж байгаа 2030 он гартал одоо Америкийн нөлөө буурахгүй дэлхийд маш хүчтэй хэвээр байх болно гэж.
За ингэдэм юм байна л да, нөгөө одоо эн чинь нөгөө манай огш хэлдэг шүү дээ, үүлийн өрийн хууль гэж. Тэгээ эн чинь нөгөө том одоо эзэнт гүрнүүдийн бас яхтар юмнууд байт юм байна л да. Одоо тухайлбал дэлхийд дээр эзэнт гүрэн байгуулсан тийм улс орн тийм олон биш. Тэр цөөхөн 5 одоо 5 6хан эдхэн гүрний нэг нь одоо Монгол улс байгаа шүү дээ. Манай Монгол улс. Эзэнт гүрэн байгуулсан дэлхийг эзэлж байсан. Тэгээ ингээ яадаг вөхөр нөгөө эзэнт гүрэн болоод их хүчтэй олон улсууд чинь дайн тулаан хийгээд маш их сөрөг үйл өөр хуримтлуулд юм байна. Одоо тэгээ манай монголчууд чинь тэр их айхтар үйл өөрийг одоо бид нар ямсаал явж штэ. Маш их дайн тулаан хийхэр чинь маш олон хүнийг амьдралыг сүйтгэн, маш их хүний амь насыг аван дандаа сүйтгэж байгаа, амьдралыг бүснүүлж байгаа ийм айхтар юм хийж манай өвөг дээдсэн. За тэрнийхээ одоо үйл өөрийг ч гэсэн амсаад одоо бид нар зовлон бэрхшээлийг маш их олон түүхэндээ амсаад одоо тэгээд тэр явцын дундаа бол одоо буддын шашинд ороод одоо өнөөдөр бас бусад дэлхийн бусад орнуудыг бодвол бас л ингээл хөгжөөл одоо өөрийнхөө чадлаар хөгжиж байгаа орс орно шүү дээ. Тэгээ ингээд явсаар 800 жилиг ардаа хийцэн байна. За тэгээд тэр залуугийн ярьж байгаа болохоор одоо Америк гэдэг улс чинь болохоор нөгөө дэлхийд одоо бүхнийг дийлдэг жанжлах бодлого явуулаад байгаа шүү дээ. Тэгээд Америк улс бол ингээд бас л ингээд дайн тулаа маш их хийгээд байгаа шүү дээ. Өөрийн газар нутгийн дээр нэг ч дан хийгээгүй мөртлөө дэлхий дээр маш олон дан хийж байгаа энэ улс. За тэгээд энэ улсын одоо ингээд том гөрнүү чи маш том болоод ирэхээр дайн тулаан хийхэд их үеийн хөрөмтлөлд юм байна. Тэгээд Орос энэ Америк гэдэг улс чинь бол мэдээж одоо байгуулагдсан 200 жил болж байгаа улс шүү дээ. За энэ үеийн өрийг бол маш их хөрөмтлүүлж байна. Маш их Вьетнамын дан гэл маш олон дан хийсэн. Тэгэхээр энэ үеийн өр нь одоогоос одоо ер нь 20 жилийн дараагаас эхлээд тэр үеийн өр нь одоо нэг манай огч ингэдэг байхгүй. Үеийн өрийг одоо нийтийн үеийн өр. Одоо улс орны үеийн өр гэж байдаг. Жишээлбэл одоо Япон гэдэг улс чинь одоо далайгаар хөрөөлүүлсэн арал дээр усдаг учраас тэр улсын үеийн өр нь маш хэцүү байдаг. Газар хөдлөлт гай гамшиг ус, далайн хар салхи гэдэг ийм их зовлон бэрхшээл амсдаг чинь тэр нь улсынх нь үеийн өр болчиход байгаа юм. Тэгээд одоо улсын үеийн өр, нийтийн үеийн өр, бүр хотын үеийн өр, одоо нийт энэ тосгонд амьдрэх тосгоныхны үеийн өр, гэр бүлийн үеийн өр гэж байгаа шүү дээ. Одоо тэр өвчин гэдэг чинь одоо гэр бүлд удамшиж байгаа өвчин бол одоо гэр бүлийн үеийн өр болчихж байгаа байхгүй. Тэгээ хувь хүний үеийн өр гэдэг ингээд бүр дотроо задартагтай адилхан ингээд Америк улс чинь маш их дайн тулаан хийж байгаа үеийн өр хөрөмтлүүлж байгаа боловч энэ үеийн өрийн одоо тэр хор хөнөөл нь одоогоос 20 жилийн дараа бол маш их тоддоор илэрх юм байна гэж. За яг хөө ингээ Америк одоохондоо дэлхий дээр жанжлах бодлогоо яриад хүчтэй хэвээрээ байна. Энэ хүч одоо 2033 он хүртэл буурахгүй юм байна. За 2033 оноос хойш Америк бас бүр хүч чадлаа алдчихгүй юм байна. Тэгээд 33 оноос яаж хүч чадал нь буурах вэ гэхээр ингээд баг багаар ингээд нэг жил бүхэн 1-2% ингээл багасаад ингээд нөлөө буурна гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүний нөгөө манай амьдрах бодлого 2-6 нийлээд байгаа юм. Ерөөсө хөгжил дэвшил зүүн зөв рүүгээ эргэжлээ гэж байгаа байхгүй. Дэлхийн цөм дотор маш хүчтэй өөрчлөлт болоод одоо Европын хөгжил цэцгэлийн дээд оргил цэг нь дуусаад одоо Европ төвч уналтандаа орчлоо гэж байгаа. Одоо ингээ харахаар Европ чинь цагаачлалын бодлоготой баригдаад одоо энэ чинь нэг Оростой Украины дайнаас болоод одоо нефтээ хязгаарлуулад ингээ эдийн засаг нь унаад цагаачлалын хөл дарагдаад Европ төр нь амьдрал маш хүнд болоод байгаа чинь одоо энэ зурхаагаар бол яг батлагдаад байгаа юм аа. За ингээ Европын хөгжил дээд зэгтээ унсан учраас одоо дандаа уруудах нэ. Тэгэхээр одоо хөгжил дэвшил хаашаа ирэхээр зүүн зүгт ирж байна. Энэ Аз төвд ирж байна. Тэгээ Аз ивийн хүч чадал маш их болох нэ. За ялангуяа энтгийн орны тухай ярьж илээ. За яг хөө тэр амьдрах болгын 6 гаруулгаар энтгийн орн энэ жил маш их эдийн засаг одоо улсынхаа төсвийг маш их хэмжээгээр дайн одоо зэвсэг техникд их зарцуулах юм байна гэж гарч илээ. Тэгэхээр энэ ихтэй зурхан тэр сонирхолтой юм их яриад байгаа байхгүй нэг улс орны үйлүүр ихээр одоо хятад чинь нөгөө дотоод иргэний дайн хоёр ч иргэний дайн үдцсэн баг шүү. Айхтар том хоорондоо алалцаад маш их зовлон бэрхшээл үзээд өлсөглөн зовлон одоо маш их юм туулсан шүү дээ. За энтгийг оронд бас нэг тийм үйлүүр байна гэж хэлжээлээ. Гэвч энийгээ одоо энтгийг оронд аваад одоо энтэг орн чи маш өндөр хүчтэй болж байна. Жилээс жилд одоо маш хүчрхэг болж байна. Тэгээд ер нь одоо Аз төвд хамгийн гол хоёр хүчил дэвшлэр хоёр хүчтэй байх нөлөө нь одоо нэг нь хятад улс, нөгөө нь энтхэг улс. За 2040 гэхэд бол ер нь нэлээд маш өндөр түвшинд хүрэх нэ. Энэ энтхэг орны хөгжил дэвшил бол маш хурдцтай явж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол хөгжил дэвшил маш зүүн зүгт одоо ингэж байна. А яг хуу мэдээж одоо энэ чинь ялангуяа энэ жилийн 2026 онд бол
газар хөдлөлт бол нэлээд болох юм байлаа. Ялангуяа тэр нөгөө дэлхийн цөмд чинь нөгөө цөмийн эргэлт нь өөрчлөхөөр чинь нөгөө тэрнээсээ болоод нөгөө тэвүүдийн хөдөлгөөн шилжээд тэгээд тэр газар хөдлөлт бол нэлээд болно гэж яриад байгаа юм. Тэгэхээр нөгөө газар хөдлөлийн идэвхтэй өвсүүдэд ялангуяа газар хөдлөх байх. Тэгээд энэ мэдхгүй газар хөдлөл хаана болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тухайн үед л одоо хөдлөх үеэр л одоо бүхнийг одоо урьдчил 100% хэлэх боломжгүй учраас ерөөхдөө юм л ярина нөхөөс одоо яг тэр инк юм байна. Тэр одоо тэдэн онт инк юм байна гэж шууд татаалж бас хэлж болтгоо. За ийм газар хөдлөлтийн тухай ер нь нэлээд энэ жил сэрэмжлүүлээд байгаа шүү. Тэгэхээр ерөөхдөө энэ зурхаанууд чинь ингээд таард юм байна. Одоо би энэ тэгээ ерөнхий зурхаа бол нэмш этайхан ингэж гарч байна. За тэгээд энтгийн орны болон одоо Аз ТV хөгжил дэвшил бол ер нь их сайн тал руугаа ирсэн юм байна шүү. За ерөөхдөө ийм гоё подкаст сонсоод та нар бүгдээ сонсоосоо гээд өөрөө сонирхож сонслоо. Тэгээд ерөөхдөө яг хүн төрөлхтний яг одоо хамгийн гол тулгараад байгаа асуудал бол одоо энэ Аз ТV-ийн нөгөө дайн тулаан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор 50-ны хятад хоёрын мөргөлдөө юм шиг байгаа юм. За тэрнээс хойш нэлээ яваад бүр 2040 он гарч иж бас нэг дэлхийд асуудал үүсэх юм шиг байлаа. Тэр хүн ярьж байгаагаар. За тэгээд одоо тэрнээс яаш одоо нэг онцгой юм ярьсангүй. Ерөөхдөө нэг айхтар тийм одоо дэлхийс үүрсэн одоо тэр цөмийн дайм байл тэр талаар юу ч ярихгүй байна. Тэгэхээр тийм болохгүй гэж би ойлголоо. За ийм подкастын тухай ерөөхдөө ингээд сонслоо одоо бид нар ч гэсэн яриад байдаг шүү дээ. Одоо 1206 оноос эхэлсэн Монгол улсын хөгжил дэвшил 800 жил ингэж одоо дэлхийг эзлээд ингээд божигнуулж яваад асар их тэрнээс хойш маш их зовлон мөргшөл амсаад тэгээ ингээд зүтгэсээр байгаад одоо 2026 онд ингээд 800 жилийн дараа эргээд одоо Монгол улс маань ерөөхдөө ахаад одоо сэргэлтийн зэг дээр бас ирж байгаа хаа гэж би бас хувийн хувьд гэж бодож байна. Тэгэхээр одоо Аз ТV-д ирж байгаа ялангуяа одоо энэ зурхаагаар харах юм бол бид нар одоо өмнөд хөрш хойд Орос Хятад хоёр хөрштэйгөө маш найрсаг харилцах ёстой юм байна гэж эндээс ойлгож байна. Тэгээ ялангуяа бол Хятад улс баян байх юм бол биднэрт л хэрэгтэй шүү дээ. Одоо бидний Хятадд нүүрсээ зарж ээж мөнгөтэй болж шүү дээ. Тэгэхээр энэ хөгжил дэвшлээс бид нар хүртэх хэрэгтэй. Хятадтай худалдаа 8-аагаа өргөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ харилцаа ашигтай дандаа одооныхоор ингээл хамаг юм ингээл алдагталтай 8 хийх биш. Харилцаа ашигтай. Хятад болон Оросын албаны улс болон бусад улсуудтайгаа найрсаг юм хөгжих юм бол бидэрт хөгжих боломж маш их байна. Ер нь тийм айхтар санаа зовоотох байхгүй юм байна гэж би бол харж байна. За ингээд энэ талаар санаж бодож байгаа хэсгээ комент хэсэгт дээгээрээ тэр YouTube дээрсэн линкийг би холбоос комент хэсэгт оруулчихна. За иймэрхүү юм ойлголоо. Баярлалаа.